За манай Экшиглэн магна үйлдвэр 1991 онд байгуулагдсан. За тэр одоо чөлөө зах зээл ардчлалын одоо нийгэмд орсон тэр жилүүдэд одоо хоёрхан хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулагдж байсан. 1991 онд Экшиглэн хуваарь эрхлэх аж ахуй гэж байгуулагдсан. За ингээд 90-ад оноос 2000-ад онд бол нэг хөгжим засвар, бич нэвэр үрээ урлаач, морин хуур, гол төлөв гэж уралж ихсэн бол одоо ингээд 2000-ад оноос манай хамт олон бүрэлдэхүүн нэлээд олон болж одоо улс орны соёл урлагийн салбарууд, сургууль, мэрэгжлийн байгууллагуудад одоо хөгжим урласаар нэлээд одоо манай хамт олон болсон 40-50-аад урлагчтай. Ингээд ер нь манай урлан анх үүсгэн байгуулагдахтай сацуу одоо 91 онд байгуулагдсанаас хойш Монгол улсад одоо төрийн хан хуур залагдаж Монгол улсын морин хуурын чуулга 1992 онд байгуулагдаж 2002 онд Монгол улсын ерөнхийлөгчийн морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гарсан. Гэгчлэн энтэй холбогдож бидний ажил ус их өрөлсөө. Ингээд 2000-ад оноос Экшиглэн магна компани болж манай бидний урлал их өргөжиж морин хуур дотоод гадаад олон хүрээнд одоо морин хуураа орлож байна. Ингээд одоо манай хөгжимчин урлаачид одоо гадаад дотоодод сургалт явуулж Япон, Америк, Герман гэд Европ, Америкт одоо ингээд сургалтууд өргөнөөр явагдаж ингээд олон улсын морин хуурын наадмууд одоо үе шаттайгаар болж байгаа. За энэ хүрээнд бол бидний урлал морин хууруудаа хөгжихийн сууд бол бидний ажил өргөж байдаг. Өнгөрсөн жил Монгол улсын ерөнхийлөгчийн бас дахин зарлиг гарсан. Морин хууран одоо бүх нийтэд хэрэглэгч байя гэсэн нийтээр хэрэглэгч байя гэсэн юм сайхан зарлиг гарсантай холбоотой морин хуур бол одоо их түгээн дэлгэрч байна. Ингээд хамгийн гол нь одоо манай морин хуурын фестивал наадмууд бол одоо олон улсын хүрээнд болж байгаа. Энэ маань бол одоо морин хуур түгээн дэлгэрэх одоо морин хуурыг дээдлдэг, морин хуурыг сайхан аялгуулдаг, тоглодог хүмүүний одоо баяр, хүмүүний хөгжил их өргөжж байгаа. Ингээд одоо Европын морин хуурын өнөө жилийн одоо морин хуурын фестивал наадам болж байгаад баяртай байна. 2023 онд Европт болсон одоо морин хуурын фестивал наадамд миний бие манай өгөөд Экшиглэн магна компани төлөөлөн очиж оролцсон. За энд наадмын хүрээндээ оролцоод явхад сайхан бас урам зориг өгсөн, сайхан сэтгэл гарч ирсэн. Тэнд одоо гадны одоо Америк, Европчууд одоо гадны хүмүүс морин хуурын их дээдлэлд суралцж байгаа. Одоо наадамд оролцож байгаа улсуудын сэтгэгдэл жижигхэн хүүхэд залуучууд ирж оролцож байгаа. За тэгээд миний хувьд бол тэнд хөгжим засвар, хөгжим одоо сэргээ засварлах тийм үйл ажиллагаатай явсан. Наадмын үйл ажиллагаа сайхан болсон. Ер нь орны одоо хөгжимчид наадамд оролцож байгаа уралдаанчид бол одоо уралдаанд оролцож маш итэг зүтгэлтэй оролцож байгаа нь бол Европын соёлтой холбогдсон манай хамгийн гол нь тэнд манай зохион байгуулж байгаа хүмүүс маань бол сайхан зохион байгуулж одоо Германд байгаа элчин сайдын тусалцаа Монгол улсын бас ингээд улсаасан одоо тэр фестивалыг дэмжиж одоо нисэх тезийг хөнгөлт үзүүлэх тийм арга хэмжээнүүд бол морин хуураа дэмжиж байгаа бас сайхан одоо сэтгэл төрж байсан. За мэдээж зэрэг морин хуурайн одоо ер нь дээлэн дэлгэрүүлэх Монгол улсын одоо соёлын өвөө тээгч бидний хувьд бол
морин хуур маань одоо дэлхийн өнцөг булан бүрт дуурсч ер нь дэлхийн хөгжим болох Монгол түмний моргиугаар төсөөлөхийн аргагүйтэй адилхан Монгол түмний нэг бахархал. Тийм учраас олон улсын одоо фестивал наадмууд одоо морин хуураа түгээн дэлгэрүүлж байгаа энэ сайхан гүйцэд бол мэдээж эрийг энд бол маш ихтгэл сэтгэлтэй оролцохыг хичээдэг юм аа.